За улсын их хурал дахь Монгол Ардын намын бүлэг 30 гишүүнтэй болсон байгаа. 7 хоног болгондоо 2 гишүүнээр бас нэмэгдэж байгаа. Өнөөдөр улаан гишүүн, тэрвш давг гишүүн хоёр манаас бүлгийнхаа хуралд сууж оролцсон гэдгийг та бүхэнд бас юуны өмнөөс мэдэгдэе. За бүлгийн хурлаар 3-4 асуудал хэлэлцсэн байгаа. За сая бас Ардсан намын бүлэг дээр ирсэн тойргийн тоо мандат сонгуулийн тойрог байгуулах тойрог мандатын тоо дугаар нутаг дэвсгэр төвийг тогтоох гэсэн асуудлыг бас хэлэлцсэн. За энэ дээр бас Монгол улсын үндсэн хууль болон сонгуулийн тухай хууль заасан байдаг. Хуульд тойрог мандатын тоог тогтоохдоо засаг захиргаа нутаг дэвсгэрийн хэмжээ хүн амын тоо гэд 3 хүчин зүйлийг гурван нь харгалзсан байж тогтоох ёстой. Энэ үүднээсээ бид нэр энэ жагсаалтын 28-ыг уулна хөдөөд 20 хотод 8 байх ёстой гэсэн зарчмыг баримталж байсан. Харамсалтай нь одоо бас Ардсан намын бүлэг одоо эрх баригч намынхаа маань нэлээд хатуу шаардлага тавьж байгаа. Гэхдээ тодорхой хэмжээнд буулт хийж болох юм. Гэхдээ одоо 14 гэж хуваарлах нь бол зохимжтой биш ээ. Хөдөөгийн 1 мандаттай бүх аймагуд 2 мандаттай болох ёстой. Энэ одоо зарчмын шаардлага хангагдах ёстой гэсэн байр суурийг бид баримталж байгаа. Энэ үднээс үзэх юм бол одоо 16-аас 18 мандат хөдөөд хуваарлагдах, хотод 12-оос 10 мандат хуваарлагдах байдлаар асуудлыг одоо ярьж болох юм гэж бид үзэж байгаа гэдгийг бас энд илэрхийлчихье. Мөн татварын ерөнхий хууль, аж ахуйн нэгжийн орлогын албанд татварын тухай хууль, хүн амын орлогын албаны тухай хууль, нэмэгдсэн өртгийн албанд татварын тухай хуулиуд төсвийн байнгын орон чуулган дээр тавигдсан байгаа. Энэ асуудал дээр Монгол Ардын намын бүлэг бас ямар байр суурь баримтжих уу гэдгийг ярьсан байгаа. Энэ дээр улсын хурлд Монгол Ардын намын гишүүдийн одоо санаачилсан хуулиуд орхигдсон байна. Хилцэхгүй байна. Тухайлах юм бол Содбаатар гишүүн нарын санаачилсан аж ахуй нэгж байгууллагын орлогын албан доторыг борлуулалтын орлого 1.5 тэрбум төгрөгөөс доош болвол 1% татвартай болгох хуулийг хилцэхгүй оруулж ирээгүй. За нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой асуудлаар бас нэлээд олон одоо дэлгүүр, цайны газар, баар, ресторан, худалдаа үйлчлэгийн төвийн худалдаа эрхлэгч нь асуудал тавьж байгаа. Бид нэмэгдсэн өртгийн албан дотор төлөх бололцоо боломж өнөөдөр алга байна. Кассын машин бидэнд хэцүү байна. Нэмэгдсэн өртгийн албан татварыг одоо бас эцсийн бүтээгдэхүүн гүн боловсруулах үйл ажиллагаа явуулж байгаа. Нэмэн өртөг шингээж байгаа үйлдвэрүүдэд тавьж байгаа нь ноос ноолоор арьс шинэ салбарын бас дарамт болж байна гэдэг асуудлуудыг анхаарч үзээч гэж улсын хурлд Монгол Ардын намын бүлгийн гишүүд хууль санаачилсан иргэдийн худалдаа бизнес эрхлэгчдийн хүсэлтийн дагуу энэ хуулийг өнөөдөр улсын хурлын дараа хүлээж авахгүй бас өнөөдөр хүртэл одоо хүлээж авахгүй байгаа. Энэ асуудлуудаа хамтдаж хэлэлцэх ёстой гэж Монгол Ардын намын бүлэг үзсэн. Энэ талаар бас улсын хурлын гишүүн улаан гишүүн бас та бүхэнд мэдээлэл хийнэ. Тэгэхээр улсын хурал дээр татварын ерөнхий хуулийн шинжилсэн найруулга, за мөн холбогдох хуулиуд тухайлбал аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хүн амын орлогын албан татварын хууль, нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль зэрэг хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах саналууд өргөн баригдсан байгаа. За улсын их хурлын гишүүдээс бас тодорхой нэлээдгүй хуулиудыг өргөн баригдсан. За мөн ойрын үед өргөн баригдахаар сая Бямцогт дарга ярьж байгаа энэ хуулийн төслөл одоо их хурал дээр байнгын хорооны анхааралд ороод 2-3 сар болчихж байгаа ийм хууль байгаа юм. За ингээд эдгээр хуулиудыг бас цогцоор нь авч үзэх учиртай. За дээрээс нь бизнес эрхлэгчдийн зүгээс, олон нийтийн байгууллагуудаас, төрийн бус байгууллагуудын зүгээс татварын шинжилттэй холбоотой асуудлуудаар бас нэлээд олон санал одоо хүсэлтүүд ирсэн байгаа. Үйлдвэрчний байгууллагаас санал ирсэн байгаа. Их зэрэг одоо олон саналууд ирсэн. Ер нь үл энэ жилийн татварын бүтэц зохион байгуулалт нэр төрөлтэй холбоотой томоохон юм өөрчлөлт их шаардлага бий болсон. Оны эхнээс татвар гайлын газрыг нэгтгэн зохион байгуулсан, нэмэн өртгийн албан татварын шинэ хууль гарсан. Зэрэг эдгээр хуулиудтай уялдуулан татварын одоо юм цогц шинжилгээ их шаардлага байгаа. Төсвийн байнгын хорон дээр ажлын хэсэг ажиллаж байна. За энэ ажлын хэсгүүд бол эдгээр хуулиудыг одоо нэгтгэж одоо нэгдсэн ийм цогц байдлаар гаргахаар ажиллаж байгаа. Ер нь татварын хууль бол өөрөө эдийн засаг төсвийн одоо суур хууль байдаг учиртай. Тэгэхээр энэ хуулийн дээр бол одоо хөнгөн гоомоо хандаж одоо огт болохгүй. Тийм учраас бол эдгээр асуудлуудыг нухацтай авч үзнэ. Өнөөдөр бас одоо намын бүлэг дээр яриад татварын хуулиар бас ажлын хэсэг гаргаж ажиллах ийм одоо бас санал тавигдж байгаа. Тийм учраас бол төсвийн байнгын хорон дээр татварын шинжилттэй холбоотой асуудлуудыг
ойрын болоод одоо холын зорилт эерэг сөрөг үр дагавар гарч болох эрсдэл эерэг талыг нь харгалзан үзэж нэлээд нухацтай хилцэх одоо ийм ажлын хэсгүүд ажиллаж байгаа гэдгийг одоо та бүхэн хэлий. Ингээд төсвийн байнгын ороо бол энэ татварын шинжилтийн хуулийн дээр нэлээд одоо цогц байдлаар улс ортой ханднаа. За татварын хуулийн шинжилттэй холбогдуулаад юуны төрөнд 4.10-ын татварын бодлого маань өнөөдөр хэр амжилттай хэрэгжиж байна вэ гэдгээ бас нэг эргэж харж үнэлт өгөх хэрэгтэй. Хоёр тэгэхээр аслагдсан баруун болон зүүн говийн аймагуудад аливаа үйлдвэрлэл үйлчлэгийг явуулахад өртөг зардал өндөртэй байдаг. Энтэй холбогдуулаад газар зүүн байршил мөн өрсөлдөх чадамж буюу хүн амын тоог харгалзаж татварын шинжилгээ асуудлаа харгалзаж үзэх нь зүйтэй гэсэн асуудлуудыг бас нэмж ярьсан байгаа.